Монголчууд Монгол залуус юунд гадны орныг улааран зорих болов. Хилиндээс алхлаал бол хаашаа чамаагүй дөрвөж хэний ч хамаагүй боолуулахыг тэд юунд ингэтлээ хүснэ вэ? Өвстэй газар мал тогтдоггүй, жаргалтай газар хүн тогтдоггүй гэдэг шиг сайхан Монгол орноос зүгтэх болсон шалтгаан нь юу вэ? Гэтэл шүүмжлэлтэй хандаад байгаа залуус Монголдо ажиллаад амьдралаа дээшлүүлсэн нь хэд вэ? Өрнөөс өр цалингаас цалингийн хооронд амьзууж байна. Гэтэл гадны улс руу хушуурх болсон шалтгаан нь цалин хангамж муу, ажлах орчин нөхцөл хангалтгүй гэсэн хариултыг өгч байна. Тий, цалинтай холбоотой арай ахиу цалин авах юм болов гэж боддог. Монголд ажлын байр хүмүүст бол тэгээд ер нь залуучууд ер нь ажил хийх нь ер нь хавар байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол яах вэ тэгэл өөрөөсөө одоо юу гэмтэй одоо хүн болгоно өөрөөсөө нэг тодорхой хэмжээний юу байх. Тодорхой хэмжээний юу хэмтэй шалтгаантай. Тэгээд шалтгаанаас олж гарч байгаа гэж бодож байгаа. Одоо ингээд тэгэл одоо Монголд ажил олдохгүй шүү дээ. Тэ. Хамгийн гол нь ажилтаа болох юм явж байна. Ажилтгүй байна. Ажил ер нь олдохгүй шүү дээ. Цалин муугаас гадна ажлын байр байхгүй шүү дээ. Хичнээн залуус хийж бүтээх зэл залуунасаа гадны улс орны бүтээн байгуулалт зориулах вэ. Гадны улс оронд ямар ч ажил хийсэн үнэлэмж өндөр, бохир заван байх тусмаа улам үнэн нэмэгддэг. Бас илүү цаг шөнийн ээлж гэгчлэнгээр ажиллаж хөдөлмөрлөж байвал мөнгө олоод байх боломж нээлттэй. Харин Монголд эсрэгээрээ яаж ч хичээж хөдөлмөрлөд өгдөг хэдд нь өөрчлөлт орохгүй. Үүнээс үүдэн Монгол улс ажиллах хүчээ гадны улсад алдсаар. Өнгөрсөн онд гэхэд Бүгд найрамд Солонгос улсад 1200 гаруй залуус ажиллах хүч болон хилийндээс алхжээ. За одоо яг Монгол улсын хувьд гэх юм бол засгийн Бүгд найрамд Солонгос улсын хөдөлмөрийн яам болон Монгол улсын хөдөлмөрийн яам хоорондоо ажиллах хүч илгээх талаар санамжчиг байгуулсан байгаа. Энэ санамжчгийн хүрээнд бол 2015 онд ойролцоогоор 1200 орчим Монгол иргэн хөдөлмөр эрхлэхээр Бүгд найрамд Солонгос улсыг зорьсон байж байгаа. За 2016 оны хувьд гэх юм бол одоо яг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа 3 сарын 4-өөс 11-ний хооронд холбогдох одоо харьяа аймаг дүүргийнхаа хөдөлмөрийн хэлтсүүдээр бид нар бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа. Сургууль төгссөн шинэхэн боловсон хүчин 400 мянган төгрөгнөөс гараагаа эхлүүлж байна. Даатгал шимтгэлгээд явсаар гар дээр үлдэх нь хэд вүлээ. Ийм л амьдрал байгаа учраас боололоо чамаагүй гадны улс орныг зорих дөрвхийг Монгол залуус чухалчилж байгаа бол та. Тэгвэл Монгол улс ажиллах хүчээ гадны улсад алдаж байгаа гэх боловч манай улсад зам барилгын салбарт гадаадаас ажиллах хүч авдаг байна. Дэлхийн 100 гаруй орноос ажиллах хүч авч ажилуулдаг. Эдгээр улсуудаас боловсон хүчин авахдаа хууль тогтоомжийн дагуу шалгуур тавьдаг. Ихэвчлэн Бүгд найрамд Хятад улс болон Вьетнам, Бүгд найрамд дэх арчилсан Солонгос улсын иргэд манай улсад ажил хөдөлмөр эрхэлдэг байна. Ажиллах хүч гадаад гарах, гадаадаас ажиллах хүч мөржил авах тухай хуулийн хүрээнд бол нийтдээ ойролцоогоор 110 орчим улсын ажилчид бол Монгол улсад хөдөлмөр эрхэлдэг жилд ойролцоогоор. За 2015 оны үед гэх юм бол ер нь бол гадаад иргэн эрх зүйн байдлын тухай хуулийн 27-гийн 3 заасан байж байгаа. Нэг улсын иргэн одоо Монгол улсын нийт хүн амын 1 хувь сэтрэхгүй, нийт гадаад улсын иргэн 3 хувь сэтрэхгүй гэсэн энэ заалтын хүрээнд бол тооноос хэтрэхгүйгээр гадаад иргэн хөдөлмөр эрхэлсэн. За 2016 оны хувьд одоо ер нь ажил олгогч нар одоо эхнээсээ ажилчдаа оруулж ирж байна л да. Удахгүй бүтээн байгуулалтын удирдал эхлэн үүнтэй холбоотойгоор засгийн газраас олгосон квотын дагуу манай улсад ирж ажиллах зөвшөөрлөлтөө эргээд хилээр олноороо нэвтрэх болно.